Исвэгийн бүжгээр Түүнтэй ордог сургалтын өндөр амжилтыг хүсье өрөөё. Төрийн сургуулийнхаа багш ажилчид үеийн нөхөддөө баяр хүргэж өгнө хэмээн 12 А-гийн сурагч 2018 оны шилдэг сурагч Заяа болон 12-ийн байнгын сурагч Чимбат нарын тайлбар дээр халуун арга ташлалтанд өгтөр авъя. Тайлбар хичээл найзлууд бүгд тастаа бизаа алга таши. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За намайг Заяа гэдэг 12 дугаар ангийн сурагч. За тэгээд юуны өмнө анх ийм жоохон байхаас эхлээд маш том охин болон өсөлтөө маш их хугацааг зарцуулж анх найзаасаа зураад маш олон хүмүүсээс айгаад тас зураад ангируугаа орсон тэр мөчийг бодоход би яг тэр мөчөд энэ тэр олон айсан хүмүүстэйгээ төлөөлж үг хэлнэ гэж үнэхээр санаа байсан баха. За тэгээ ерөнхийдөө сургуулиуд бидний 2 дахь гэр гэж хэлдэг. Энэ бол манай анги төдийгүй, миний төдийгүй бусад хүмүүс яаж үнэхээр бодит жишээ юу? Бид нэр үнэхээр гэртээ байгаагаас ялгаагүй бүх цагийг энд ч өнгөрөөдөг. Бид энд өсөж, цомордог, сууралцаж, хөгждөг. За тэгээд мөн хооллож, онцлож, амарлаж, хөгжилдөж бүх цогтой байдаг. За тэгээ энэ бүх процессыг манай багш нар биднийг жоохон байхаас эхлүүлээд ийм том болсон бүгдийг харж байсан байгаа. За тэгэхээр юуны өмнө бүх багш нартаа ингээд бидний төлөө байж биднэртээ зааж сургаж том маш мундаг хүн болгож хүмүүжсэн бүх багш нартаа баярлаа. За ингээд мөн одоо бидний сурах бүх нөхцөлийг хангаж өгч манай сургуулийг хөгжүүлэхэд маш их хувь нэмрээ оруулж байгаа бүх удирдлагын албаны ажилчид болон захиралтаа болон бүх хүмүүстээ бүгдээ баярлаа. За тэгээд мөн бүх манай сургуулийн төлөө гэж авдаг бүх ажилчидаа бидний төлөө байдаг бүх хүмүүстээ мөн баярлалаа илэрхийлье. Мөн хамгийн чухал болох одоо бидний энэ гоё халуун дулаан уур орчинд бидний хүлээж авдаг мөн сургуультай баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд мөн ангийнхандаа бүгдэнд нь бол 12 мэг ангийнхандаа бүгдэнд нь баярын мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгээд намайг Чимбат гэдэг 12-ийн Б ангийн ардын мужийн сурагч төгсөж байгаа. Тэгээ юуны төрөнд үе тэнгийнхэн найзууд мөн ангийнхандаа баярын төргий. 5 жил сурахтаа би маш их зүйлийг ухаарч одоо ихчээ сурлаа даа гэдэг. Одоо төгсдөө нэрээ одохгүй юм байна дүүнэрээ. Мэргэжлээ сайн хичээгээрэй. Мондог үжигчиж болоорой. Тэгээд ардын мужид өсөд одоо багш нар маань бүр маш их ингээд би өөр хэлж өгөхгүй байна гоо. Үнэхээр хэцүү байдаг баг. Багш нартаа бүгдэнд нь маш их баярлалаа. Мөн сургуулийн арын албаны ажилчид, захирал бүх багш нартаа бүгдэнд нь баярлалаа. Баярын хүргэе. 12 А-гийн сурагч Заяа, 12-ийн Б ангийн сурагч Чимбат нартаа баярлалаа. Өнөөдөр баяр хүргэе. Аюуд мань ухаандаа бид хааж сэтгэлдээ итгэлийн гэгээг хайрлсан бидэг ухаанаар төмнийг тэтгэгч бэлгүүн сэцэн багш нар мөргмөө. Он жил цаг хугацаа өдрөн өнгөрч өдөр шөнө зам ёсоор солигдсон эргэж сурагч ширээний ард шуугилдан өнгөрөөсөн сургуулийн амжилтууд мань өндрөн адаж байна. Одоо бид бүхний хамгийн ихээр хүсэн хүлээсэн торгомж ийхүү ирээд байна. Энэ бол нийт төгсөгчдийн диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа юм аа. Ингээд Монгол Улсын консерваторийн сургалт эдийн шийдвэрийн эрхэлсэн захирал шийдвэр ухааны доктор профессор Ариуна, удирдах зөвлөлийн урлагийн гавьяа зөвлөлтөн профессор Цэдэн иш, удирдах зөвлөлийн гишүүн Монгол Улсын гавьяа жүжигчин Гэрэл Чимэг, эдийн зөвлөлийн гишүүн Монгол Улсын консерваторийн хүндэт профессор Ардын багш Цэрэн Дорж, сонгогдсон хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал Ган Чимэг,
Бүжиг цэврийн мэрэгжлийн сургуулийн захирал оюун. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер оюун та бүхний тайлбараа өргөе. Одоо төгсөгчдөд диплом олгох тушаалыг уншиж өгнө хэмээн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер оюун явагч таныг микрофон дээр өрж байна. Консерваторийн захирлын тушаал 2019 оны 6 сарын 10-ны өдөр дугаар А66 Улаанбаатар төгсөгчдөд гэрчлэгээ үлдэх диплом олгох тухай Монгол Улсын Багтун боловсролын тухай хуулийн 9-р зүйлийн 9-4 дахь заалт мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 16-р зүйлийн 16-гийн 4-ийн 1 дахь заалт Монгол Улсын консерваторийн Улсын шалгалтын комиссийн 2019